Ойлголоо. Тийм учраас алтны хаан шүсэд байсан байна. Юу ойлгомжтой болсон бэ гэх юм бол Оросууд удахгүй дайн зарлах юм байна Украинд. Бараг 90% магадлалтай. Тэгээд Украинд байхгүй болох юм байна. Магадлал маш өндөртэй. Тэгээд бүр Европын нэг орныг жижиг хэмжээгээр бөмбөгдөх бас магадлалтай юм байна шүү. Харцгаа их 2-7 хоногийн дотор алт дахиад өсөх магадлалтай юм байна шүү. За амжилттай юм аа. Өчтөр хэдүүлээ юу сонссон бэ гэх юм бол Оросууд удахгүй өдрийн цагаар Киев хотыг бөмбөгдөнө. Магадлал өндөртэй. За, Glenn Disney podcast-ийн эхний 12 минут хэдүүлээ өчтөр сонссон. Энийг бүхлээр нь сонсох юм бол би юу ойлгож авсан бэ гэх юм бол удахгүй Киев хот. Бусад Украинд байгаа томоохон хотууд. Ер нь Украин улс тэр чигтээ үнс болно гэж байна. Газа шиг ерөөдөө бөмбөгтөө дуусна гэж байна. За, яагаад тийм байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ сонсцгоо. But still, it's not as if Putin is all naive either. What do you see as being the arguments then for and against these restraints? Because there are reasons why one should also be cautious. No, cautiously always. Putin ягаад ийм болгоомжлоод байгаа юм бэ? Ягаад ер нь бол өнөөдөр хүртэл Киевыг бөмбөгтөөгүй байгаа юм бэ? Одоо үнс болгож. Тэгээ ягаад ингэ болгоомжлж байгаа? That has been his byword in almost any policy that you look at. I'd like to just explain that people may be wondering why I am changing my opinion. Тэгээд ер нь бол Путин угаасаа ааж мажмаар хөдөлдөг гинтийн шийдвэр гаргадаггүй. Угаасаа болгоомжлог хүн. За тэгээд докторов юу хэлж байгаа юм бол би яагаад ерөөхдөө харах өнцгөө өөрчилсөн бэ? Тэ өмнө юу гэж хэлж ирсэн бэ гэх юм бол энэ гайг болох хаа, намтч бахаа, удахгүй шийдэл төрч бахаа. Тэгээ өчтөрийн подкастнаа та сонссон. Ер нь бол Киевыг бөмбөгдөх ёстой. Украин улсын өдөрдох төвшний бүх улс турчныг байхгүй болох ёстой гэж ярьсан. Тэгээ яагаад саналаа өөрчилсөн бэ? Not just about Mr. Putin, for whom I have great admiration in all he's achieved in saving Russia from ruin and giving it a phoenix-like rise to a great power status again. I don't deny any of that. But his тэгээд Путин дээр үзэл бодлоо өөрчилсөн. Яг гэх юм бол одоо томоохон алдаа хийж байгаа. Путин Оросоос гэх мэт шин хүмүүс айхаа болцсон байна. Европ төрчгөд даварж гин, Дональд Трамп даварж гин, НАТОгийн тултлан даварж байгаа. Ягаад тэгж ярьж эхэлсэн бэ гэх юм бол намайг бити буруу ойлгоорой. Ерөөхдөө Путин мундаг гэж байна. Путин Оросыг аварсан гэж байна. Путин Оросыг хамгаалсан гэж байна. Ерөөхдөө Оросыг олон дахин ерөнхийдөө задлах гэж тэр газрын баялагийг булаах гэж авах гэж үзсэн талууд зөндөө байгаа. Тэр бүхнээсээ ерөөхдөө Путин Оросыг хамгаалсан гэж байна. Behavior in the conduct of this war leaves many open questions over whether he still has the nerve to and the willingness to take risk that is imposed on you. Тэгээд яагаад ингэж байгаа юм бэ гэх юм бол одоо хэдэн эрсдлүүд гарч байгаа. Одоо ерөөхдөө томоохон зэвсэг явуулах хэрэгтэй. Киевтэй Украинтай дайна дараагийн шатанд хүрэх ёстой. Тэгээд тэр эрсдлийг авахд бэлэн байгаа юм уу? Эсвэл Путин ерөөхдөө эрсдэл авах дург болсон байгаа юм уу? Ямар ч шийдвэр гаргасан эрсдэлтэй одоо юм 50 болгоомжтой байна гэдэг чинь НАТОгийнхан, Европынхан даварж байна. За, Киевыг бөмбөгдөх юм бол бас эрсдэлтэй. Гэхдээ ямар нэг аль эрсдлийн сонгох ёстой? Ерөөхдөө бүх шийдэл эрсдэлтэй. And what your calculations are. His calculations, I think, at this point are dead wrong, based on his reading of Trump, which I think is wrong. And then the second thing they'll say is, well... Тэгээд ягаад ингэж байгаа юм бэ гэх юм бол одоо ситуац ерөөхдөө буруу оншилж байгаа гэж байна. Тэгээд Трампын хүслүүдийг, Трампын мотивац, Трамп яах гэж байгаа юм бэ? Энийг ерөөхдөө бас буруу оншилж байгаа учраас алдаа хийж байгаа гинэ. Why am I now turning against Mr. Trump? Because first I was considered to be a dupe of Putin, and then I was considered by people who don't like what I say or write to be a dupe of Trump. Well, my answer to those points is very relevant to our discussion. За тэгээд ер нь Гелбо докторов өмнө Путин магтдаг байсан, Трампыг ч гэсэн одоо магтдаг байсан, хоёулынгийн одоо шүүмжлэх гэж байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол тийм Гелбо докторов намайг бас яг адилхан ерөөхдөө эхлээд Трампын нохоо гэдэг байсан, дараа Путиний нохоо гэдэг байсан. Одоо энэ хоёулынгийн ингээ шүүмжлээд эхэлж байна. Яагаад вэ? Яагаад үзэл бодлоо өөрчилсөн бэ тайлбараад өгнө. It is that I am one of the few, unfortunately, who changed my views according to what I see in front of me. If the object үзэл бодлоо ингээ өөрчилдөг хүн бий. Тэ Европт аягүй тэгдэг хүмүүс аягүй цөөхөн, Америкчсан аягүй цөөхөн хүмүүс байгаа. Ерөөхдөө нотлохоо баримт гараад ирэх юм бол би ерөөхдөө үзэл бодлоо өөрчилдөг хүн юм аа. Жоохон өөрийнхөө If facts change, then my opinion changes. And the objective facts have changed. Фактууд өөрчлөх юм бол миний opinion, миний үзэл бодол өөрчлөх. Gaza war solution. Heralded by whom? Mostly by the wrong people, meaning the whole EU and
all of the other sycophants around him, it is a phony peace settlement. За нэгдүгээр энэ Трампын Газад хийсэн, Палестин, Израиль хийсэн хилцэл бол худлаа. Тэгээд ерөнхийдөө зүгээр Трамп тултал хүчээ ашигласан, ерөнхийдөө хүмүүсийг дарцсан. Гэхдээ энэ бол урт хугацааны шийдэл бол ерөөсөө биш. Ерөнхийдөө phony settlement гэж энэ худлаа ерөнхийдөө хилцэл гэж юм. Тэгээд удахгүй хөдөлөө хэдхэн 7 хоногийн дараа ерөнхийдөө энэ дайн буцаага шинээр эхлэх, сэтрэх энийг харна. It's a fraud. But unfortunately, he has been lionized. He wasn't given the Nobel Prize. Маш олон хүмүүс ерөнхийдөө He believes that his method of solving these crises by using maximum American force to compel the warring sides to strike a compromise. He believes that he succeeded. I think he's dead wrong on that. We'll find out in the next few weeks when the war breaks. Тэгээд Америк Дональд Трамп юу ашигласан бэ гэх юм бол Америкийн хүч булчингийг тэр чигээр зур ашиглаад Израиль, Палестин хоёр талыг зүгээр ингээ хүчээр дарцсан байгаа. Тэгээ энэ урт хугацааны тогтвортой шийдэл биш гэдгийг бид нэр ингээ эдгээр 7 хоногийн дотор олоод ойлгох болно. Контент хийх хэцүү байна уу? Камерынхаа урт, сошиал ертөнцийн дээр өөрийнхөө бараа үйлчлэгээ, бүтээгдэхүүнээ таниулах, сурчлах, зарах. За иймэрхүү асуудалтай байгаа юм бол энэ видеоны эцэст би юу танилцуулах юм бэ гэх юм бол өөрийнхөө контент менторшип хөтөлбөрөө. Би өөрөө яг чам шиг асуудалтай байсан. Энэ бүгднгийн ард гарсан. Чиг адилхан асуудлаа шийдвэрлэмээр байгаа юм бол видеоны эцэст хоёулаа дахиад уулзъя. But he thinks that worked and he thinks it's applicable to the Russia-Ukraine war. За тэгээд тэр тултал хүч ашиглан за Израиль, Палестин, Газад ерөөхдөө гоё үр дүн авчирсан. За тийм учраас ерөөхдөө энэ ерөөхдөө явдгийм байна, энэ болох юм байна, энэ ажилтгийм байна. Тийм учраас энийг ер нь бол бас Оросууд дээр ашиглая. That is why he's maximizing pressure on Russia. Тийм учраас ерөөхдөө Оросууд дээр дарамтыг тултал нь одоо максимум түвшинд авчиж байгаа тийм ээ нөгөө газ нефтний экспорт энийг авахгүй хэдтүүд дээр ингэн тариф яангийн тэгэл ерөөхдөө нөгөө тийм тултал нь Оросын эдийн засаг руу дайралт хийж байгаа. За тэгээ иймэрхүү дайралтууд хийгээд эхлээд урт хугацааны тогтвортой байлгах чадах юм бол Путин бас буугаад өгнө гэсэн бодож байгаа байхгүй юу? Энийг ерөөхдөө буруу худлаа гэж. By the way, yesterday that Mr. Modi had promised to stop buying Russian oil. And that was what the meeting today with the Saudis is all about. They're going to try to raise their purchase of Saudi oil and also US oil, but that doesn't mean they're going to stop buying Russian oil. Anyway. Тэгээ одоо Saudi Arab энэтхэг талтай уулзж байгаа яа гэх юм бол энэтхэгчүүдийг яалмаар байна гэх юм бол Арабаас илүү нефт худалдаж ав, газ нефт худалдаж ав, Америкаас илүү их нефт худалдаж ав, Оросуудаас тэр нефт газны худалдаа авалтуудаа бол энэгээр дамжуулаад ерөөхдөө Оросууд дээр үзүүлж байгаа дарамтыг ингээд тултал нь хийх гэж байгаа. He believes that he has everybody in his hands, that he is the almighty ruler of the universe, and that everyone will follow his dictates. Well, up to a point, and he's reached that point. Russia is not a small patch of desert next to the Mediterranean Sea called Gaza. Russia is not a small Jewish state surrounded by 100 million. Тэгээд Donald Trump юу бодож байгаа юм бэ гэх юм бол би ерөөхдөө дэлхийн малаалагч удирдагч би бүх хүүхэлтэй удирдах байгаа. Би юм хэлсэн бол ерөөхдөө тушаал гэсэн үг. Тэгээ хүн болгон миний тушаалын дагав явнаа. Тодорхой хэмжээний хүртэл тэгж явна. Тэр бол тэр хүч бол хязгаартай. Тэр хязгаарлуу одоо ирцэн байгаа. Оросууд бол тийм жижигхэн улс бол биш. Сул ерөөхдөө улс биш. Тэ? Орос бол тэр Араб дотор хэдхэн сая еврейчүүдтэй улс бол биш. Говьд дундаа баахан муслим орнуудаа ингэ тойролцсон жижиг улс бол бишээ. Орос бол асар том. Muslims more. But fighting them off because of superior military capability. Russia is not a superpower, but a major international power with the world's largest stock of nuclear weapons and many other defense feats that are ahead of its peers and competitors. Тэгээ 100 саяас дээш иргэнтэй зэвсгүүч нь маш хүчтэй, дэлхийн номер 1 газрын баялагтай, нэмээд цэргийн албахан ерөөхдөө хүчтэй, туршлагатай, тэгээд дэлхийн хамгийн олон цөмийн зэвсэгтэй, тийм учраас Оростой, Израиль, Палестин, Газатай харьцсан гэж байхгүй. By 10 years or more. And he cannot compel them to do his bidding or to sacrifice. Оросуудыг тушаал гэсэн why they lost 150,000 dead in this war. For the sake of appeasing the vanity of one Donald Trump. That is not going to work. And instead, it may lead to a war that we will all suffer from.
Тэгээд одоо хүртэл ойролцоо 150 мянган цэрэг нас барсан гэж байна. Тэрнээс илүү олон Орос цэрэг гэмтсэн байгаа, бэртсэн байгаа. Тэгээд Оросууд зүгээр 150 мянган хүн нас ороод өшөө олон 100 мянган хүн бэртээд гэмтээд тэгэл Дональд Трамп зүгээр энийг хүсэж байгаа учраас Дональд Трампын хүслийг биелүүлнэ гэж байхгүй. So, and I think everyone should be following this closely. I go to this prestigious. Тэгээд энэ Америкчууд тийм Дональд Трампын хүсэж байгаа энэ замаар ингээ явсаар байх юм бол хаа өрөх юм бэ гэх юм бол нэлээд томоохон дайнлуус шилжнэ. Тэгээд энэ бүгд бид нар бүгдийг нөлөөлнө. Тийм учраас эндээ хэдүүлээ анхааралтай байх хэрэгтэй. Social club here in Brussels, which brings together the main purpose of the club is to celebrate how important people are and to have a good meal. That's maybe it's a good reason for a club. Тэгээ баяжууд тийшээ ордог. Тэгээд бид нэр ингээд өөрийнхөө амар чухал мэдрэмж авдаг, сайхан зоог уудаг, эйддэг, үнэтэй вино уудаг. Тэгтээ тэд нартай ингээд юм ярихаараа тэдэнд юу ч мэдгүй юм байна. Цаагаараа юу болж байна? Ерөөсөө ойлголт 0. Who are very successful professionals in all areas. There's no awareness at all of what is going on. None. Бид нар бүр сохор явж байгаа. Хаашаа бид нар явж байгаа юм бэ? Тэгээд тэд нар бол зүгээр уламжлал хэвлэл мэдээллийн сонсдог юм байна. Зүгээр уламжлал сонин зураг телевизээр үздэг юм байна. Тэгээд тархиа угаалгацсан л явж байгаа. It's no, I often feel the incompetence has reached this dangerous level as well. But this restraint, it's very openly now this denounced by the Europeans as a weakness. That is, I saw Mark Rutte, the NATO Secretary General, standing on stage, more or less beginning to emulate the kind of language and talk that Trump does. So he тэгээд тийм ерөнхийдөө амар олон туршлагагүй улс төрч ерөнхийдөө ямар ч ухамсаргүй, wisdomгүй, түүхийг мэддэггүй зөвхөн нэг талдаа ингээ шийдвэр гаргадаг. Тэгээд тэр чигтээ хаашаа энэ бүх юм яваад байгаа юм бэ ерөөсөө ойлголтгүй амар аюултай юм байна. Тэгээд өмнөд саяхан энэ Марк Рутте НАТО-гийн захирлыг ингээ яриаг сонсож чинь тайзан дээр одоо баг Дональд Трамп шиг яриад эхэлсэн байна. Орос эдийн засгийг дампуурах чинь Орос юу ч хийж чадахгүй. The Russians, they can't even fly their jets, their ships are useless, so the Russians are weak, they're pointless, their economy is smaller than Тэгээд ерөөдөө Европ дотор Оросоос айдаг хүн нэгч байхгүй. НАТО-гийн дарга нь бол зүгээр ингээ гэл Spain or the usual talking points. So in other words, with Trump of course being one of the key people this message is intended for, and at the same time, Trump is powerful, he's strong, and if he only treats the Russians like he did with the Palestinians, then they will fall in line. Тэгээд манай Трамп бол хүчтэй, Америк бол агуу. Тэгээд Дональд Трамп тэг Газа дээр дарамтыг адилхан хэмжээний дарамт Оросууд дээр ингээ үзүүлэх юм бол энэ дайн дууснаа Оросуудыг Оросууд бууж өгсдөө. I mean, this is you can almost see why Trump has abandoned this position he previously had. Keep in mind, back in February, he was condemning Zelensky for playing with World War III. Now this Trump will seemingly trigger this. And also the Dutch defense minister arguing that, let's send the Tomahawks. No one's discussing anymore any of the consequences, what it will mean when a Tomahawk, possibly carrying a nuclear warhead from the Russian perspective, heads inwards towards Russian borders. I mean, how are they expected to respond? The only thing we have to respond is to say, they should have thought about this, they should get out of Ukraine. It's so empty and ridiculous. So I just don't see how it's possible to negotiate out of this anymore. Тэгээд ингээд Дональд Трампыг хэдүүлээ санаж байгаа юм бол одоо Глендисн гэж ярьж байна. Тэр цагаан сарын үеэр Зеленскийг яаж зэгжижсэн бэ гэх юм бол чи дэлхийн 3 дугаар дайныг эхлүүлэх гээд байна. Мерсэл аваад байна. Одоо Трамп ерөөхдөө бас адилхан юм хийх гээд байна. Тэр Tomahawk шин зэвсэг нийлүүлээ. Гэсэн одоо Голланд улсын Батлан хамгаалтын сайд юу ярьж байна гэх юм бол Украин тэр Tomahawk пуужийг нийлүүлчихээ. Тэгээд анхны хэдэн Tomahawk Москвагийн зүг рүү яваад нисээд эхлэх юм бол яваад их юм бол тэр Tomahawk пууж нь гэсэн цүмийн зэвсэг зөөх чадвартай. Тэгэх юм бол Оросууд ямар хариу барих юм бэ? Тэгээд Европын улс төрч ерөөхдөө шийдэл аягүй амархан. Tomahawk явуулмааргүй бол Москваг бөмбөгдүүлмээргүй бол зүгээр Украинаас гараач. ийм ерөөхдөө хүүхд битийн улс төр ярьдаг геополитикийн юуч байхгүй ухамсар байхгүй. Тэгээд энэ ерөөхдөө хаашаа яваад байгаа юм бэ? Тэгээд Оросууд ямар хариу барих магадaltaй юм бэ? It's manifestly obvious that Mr. Trump is a bully. It's less manifestly obvious that most members of the US Congress are also bullies. It is incomprehensible to me that Vladimir Putin doesn't. Нэг юм
Амар боломжтой. Дональд Трамп бол bully тий. Хүнийг дээрлэлдэг хүн. За. Бас ерөөхдөө нэг ил тод биш. Гэхдээ бас нэг ойлгомжтой юу юм бэ гэх юм бол Америкийн улс төрчнөр одоо тэр сенат дотор суудаг, их хурл дотор суудаг хүмүүс нь ч гэсэн яг адилхан bully. За тэгээ би юу ойлгохгүй байна гэх юм бол Калининград юм уу? This a notice. An act Ленинград илүү Калининград өссөн залуу хүүхэд одоо Путин иргэд тойрон bully байсан баг. Тэгээ bullyтэй яаж харьцахыг мэдтгүү гэдгийг би ерөөсөй ойлгохгүй байна. the way he said he did as a scrappy kid in Leningrad, Ленинград. in the courtyards when confronted with bullies. За тэгээ Путин өөрөө ярьжсэн би булличуудын дунд ингээ өссөн. Тэгээ булли гараад ирэх юм бол буллитэй яаж харьцах ёстой юм бэ гэвэл So you don't wait for them to hit you, you hit them first. Булли чамаг зодохыг хүлээхгүй, цохихыг хүлээхгүй. Чи төрүүлээ тэр буллиг цохих ёстой. Тэгжиж тэр буллиг зохих ёстой байхгүй. Where is he now? Тэгээ одоо I hope that he comes тэр Путин хайчсан бэ? Тэр буцаагаад ирээсэ. to his senses. I hope for all of us that he comes to his senses because Тэгээ бидний төлөөж гэсэн Путин ерөөхдөө ухамсараач, ерөөхдөө энийг ойлгочаач. Хүн цохилдог. if he doesn't, he will be removed and replaced by people who really do not want to see in power in Russia. За тэгээд Путин тиймэрхүү арга хэмжээ авахгүй юм бол Украиныг нэг хүчтэй цохихгүй юм бол НАТО, Европчуудыг нэг алгадахгүй юм бол Путин хөөгт чинь байхгүй болно. Путинийг орлох хүмүүс хамаагүй аимшигтай хүмүүс тий. Тийм юм болохгүй байгаасаа. Because they will be very aggressive, very xenophobic, and very ready to go into nuclear war. Тэгээд тэд нар бол хамаагүй харгас. Бас яг адилхан bully. Тэгээд расист хүмүүс гарч ирнэ. Европ дургүй хүмүүс гарч ирнэ. Тэд нар бас юунаас юусоо айхгүй байгаа юм бэ гэх юм бол цөмийн зэрсийг хайшсан ч яадгийн гэсэн хүмүүс гарч ирнэ. Тэгээ бодоо үзээрэй Орос хүмүүс ерөөхдөө Монгол хүмүүс тийм амар дуртай биш ээ. Тэ. Путин Монголд сайн юм хийсэн үү гэх юм бол үгүй бах. Тэ. Эрдэнэ бүрэн цахилгаан станц гэх мэт эгийн голын цахилгаан станц. Ерөөхдөө бид нар ч зөндөө саатаа болсон баха. Гэхдээ Путинаас аимшигтай Монголд илүү таагүй юм хийх зөндөө боломж байгаа шүү дээ. Тэд нар юу шийдэж магадгүй юм бэ гэх юм бол манай Орос зөндөө нүүрстэй, манай Орос ч гэсэн зөндөө кокс ч нүүрстэй хятадтай яриад тэр ч бид нар нийлүүлчих бид энэ монголчуудаас авахаа болчихоо. Янз бүрийн тим юм шийдвэр гаргах магадгүй шүү дээ. Тэгээд тэр газ нефтний транзит тээврийн шимтгэл бараг 0 болох гэх мэт чинь амар олон бид нарыг шахах аргууд байгаа тийм. Зүгээр одоо энэ миний коммент шүү. So it is to all of our advantage that Mr. Putin looks closely at what he's facing in Trump, which is a bully who will back down when his bluff is called. Nobody in the US government wants to die from Russian missiles. Тэгээд Путин энийг ойлгож авчих юм бол биднэрт бүгдэнд ашигтай, хэрэгтэй. Путин юу ойлгосоо гэх юм бол Дональд Трамп бол bully. Тэгээд Дональд Трампыг нэг алгадах хэвээр. Тэгээд Дональд Трампын байн хийж байгаа bluff тэг худлаа ярьж байгаа шүү дээ. Тэрийгээ зүгээр ингээд тий тассан зогсоох хэвээр. Тэгээд Вашингтонд, Америкт заяа Орос пуужингаас болж өхмөр байгаа хүн нэгч байхгүй. Nobody. Нэгч. They just don't believe that there's such a threat. Тэд нар зүгээр юу итгэхгүй байна гэх юм бол Оросууд тэр пуужин хизээч явуулахгүй. Тийм учраас давраал бай. Тэ? Гэхдээ хизээ нэг цагт нэг пууж гараад ирэх юм бол тэд нар окей Вашингтон хот золиослъя. За ингээд цэргээ явуулъя. Хэдэн сая Америкчуудыг тэ далаагийн нөгөө тал руу явуулаад ингээ Оросуудаа алдсан. Тим үйл хийх хүн нэгч байхгүй. To be reminded one way or another that the threat is there and will be operated. За тэгээд юу хийх ёстой юм бэ гэх юм бол тэднэрт сануулах ёстой. Тэ бид нар ч гэсэн цогч чадна шүү. Бид нар бас аюултай шүү. Тэгээд та нар ингээд бид нарыг бүлэдэл авах юм бол бид нар энэ зэвсэг энэ хүчээ ашигланаа энийг ойлгох хэрэгтэй. I think they will all back down. Тийм бол бүгдээрээ again, his reason why Putin's been restrained is it's a big gamble, but other reasons for the restraints possibly being temporary, though, because of course one of the reasons in NATO why we would like to do a temporary ceasefire is because the Ukrainians have to be able to mobilize more men, they have to prepare defensive lines. NATO needs time to ramp up its industrial production. There's a lot of reasons, but on the Russian side as well, they're also, I'm assuming now, preparing for a possible direct clash with Europe, as the Europeans are preparing to enter this war. Now, I'm assuming that during this time of restraint, the Russians have been building up. Тэгээд ер нь Оросууд ягаад ингээд бүтэн дайн хийхгүй байгаа юм бэ? Тийм ягаад ерөөхдөө өөрийнхөө барьж байгаа юм бэ? Өөрийнхөө хязгаарлаж байгаа юм бэ? Бас ингээ эрсдлээ тактик штэ.
гэж байна Glenn Diessen. За нөгөө талдаа Европчууд ингээд байнга юу нэгж байгаа юм бэ гэх юм бол гал зогсоох 30 хоног гал зогсоох тэрнээс илүү хугацаагаар гал зогсоох зорилго нь аягүй ойлгомжтой тий Украинд илүү хугацаа өгөх шин зэрэг татах шин зэвсгээр нийлүүлэх дайна дараагийн төвшөндөө бэлдэх тэгээд Европчууд одоо юу хийж байна гэх юм бол зэвсэг ханган нийлүүлэлтийнхаа бүх юмаа ингээ ашиглалтанд оруулаад эхэлж чинь шин зэвсэг үйлдвэрлээд эхэлж чинь тэгээ Европчууд өөрийнхөө юм бэлтэж байгаа юм бэ гэх юм бол 3 муу 4 жилийн дараа Оростой байлдах дайн хийж байгаа. Нөгөө талдаа Оросууд ч гэсэн өөрийнхөө ингээ барьж байгаа нөгөө хязгааргүй дайн ерөөсөө их байгаа. Тэгээ энэ хугацаанд ч гэсэн Оросууд бас үйлдвэрлэлүүдэд томсгосон. Тийм ээ. Тэгээд Оросууд бас дайнда бэлтэж байгаа юм шүү. Plenty of Oreshniks and Oreshnik which is not intended for Ukraine. I mean, тэр Oreshnik-ийн эцсийн одоо зогсоол заавалчгүй одоо Украин байх ёсгүй. Европын өөр хотууд бас байж болно. There's been a lot of a few months ago. There's a lot of reports in Western media as well that the Russians were pumping out a lot of armored vehicles, but a few of them were sent to the front, like they're all building up in the back. I mean, it looks like there are many indications that there are now preparations for what seems increasingly unavoidable, which is now, direct war between NATO and Russia. Well, let's look at the timeline. The last Тэгээд ер нь Оросууд ч гэсэн өөрийнхөө дараагийн дайны шатанд бэлтэж байгаа юм биш үү? Маш их хэмжээний зэвсэг, танк, автомашин, бөмбөг, Oreshnik, Pujin ингээ үйлдвэрлэж байгаа. Тэгээд тэр бүгднийг нь ерөөхдөө Украинд ерөөсөө ашиглахгүй байгаа. Тэгэл за окей тэгээ хэдүүлээ ерөөхдөө ингээд календар харъя. Хин хизээ юу нэгч юу ярьж өөрийнхөө юунд бэлтэж байгаа юм бэ? week, I made the remark that the conversion or the application of Russia's frozen assets into collateral for loans to Ukraine that will never be repaid, that this was connected with the bigger issue of when Europe is ready to go to war with Russia. Тэгээд одоо Гелборт докторов юу ярьж байна гэх юм бол хэдүүлээ тэр ингээд барьцаанд авцсан нөгөө хураагаад авцсан Оросуудын хөрөнгийг харцгаая. Тэдний юу ярьж байна гэх юм бол энийг ерөөхдөө барьцаанд тавиад зээл олгоод Украинд өгчээ. Тэгээ Украин тэр зээлийг угаасаа хизээж эргүүлэн төлөхгүй. Гэхдээ тэр зүгээр Украинд мөнгө өгөх нь зорилго ерөөсөө биш. Тэгээд энэ мөнгийг Украинд өгчөө гэсэн хүмүүс юу ярьж исэн бэ гэх юм бол Украинд ерөөхдөө дахиад хугацаа өгнө, зэвсэг өгнө, энэ дайныг сунгана гэж байна. And this was confirmed. I was very pleased is the wrong word because what we're talking about couldn't please anybody. But the fact of the matter is that the foreign minister of Poland, Sikorski, a day ago, тэгээ Польшийн гадаад хэргийн сайд Sikorski нөгөө Nord Stream pipeline дэлбэлэл ингээд мундаг гоё байна гэсэн дураг юу хэлсэн бэ гэвэл said that with these funds from the frozen assets, Ukraine will be able to fight the war for 3 more years. Энэ мөнгийг Оросуудын мөнгийг хураагаад аваад Украинчууд өгөх юм бол Украинчууд дахиад 3 жил тэмцэж чаднаа. This is exactly what I was saying. These two things are perfectly linked. Тэгээ 3 жил яг тохирсон хугацаа. Тэгээ 3 жил өнгөрснөхийн дараа Европчууд өөрөө бэлэн. This is a bridging loan to keep Russia distracted with Ukraine or the war in Ukraine while Europe prepares for 2028 or 2029 launch of a war against Russia. Тэгээд энэ 3 жилийн хугацаанд Европ өөрөөхөө бэлдэнэ. Тэгээд 2028-29 онд Европчууд тэр Польшийн гадаад хэргийн сайд Sikorski тэр Ursula von der Leyen, Kaja Kallas юу хийж байгаа юм бэ гэх юм бол Оростой одоо дайн хийх. Тэр хугацаанд Украиныг ашиглаад ер нь бол Оросын хүч цэргийн албанаас ингээ мэрээд жоохон суллаад тэгээд дараа нь Европчууд тэр чигтээ ингээл Орслоо. Because it had bulked up sufficiently. Мэдрэл муутай тий. Цөмийн зэвсэгтэй. Дэлхийн хамгийн олон цөмийн зэвсэгтэй улстай ийм төлөвөө мөнгөний хулгай хийчээ, дайсан санхүүжилт өгчээ. Тэгээд 2029 онд хэдүүлээ Орслоо ороод тэгэл тэдний мэдрэл муутай хүмүүс хаана өссөн, хаан сургуульд явсан, тархин дотроо юу боддог дуракууд вэ тий. I really regret that the intimate linkage here is kept out of sight. Тэгээ энэ холбоо тий 3 жил Оросын мөнгө ингэн тэнгэн ер нь бол энэ тухай хинч ярих байгаа ер нь бол тий юу юм бэ? But Mr. Sikorski he told it all yesterday. Тэгээ тэр Sikorski тэр Польшийн гадаад хэргийн сайд бүгдийн сая хэлчихлээ шүү дээ ил болгочлоо. Тэгээ холбоо байгаа. So what is the way here though? I mean how can World War III now be avoided? I mean well of course if I would give advice to NATO I would say de-escalate if you're European, pick up a phone and talk to Putin. But
But you know, we can't talk to the Russians. We seem determined to continue to escalate. But on the Russian side, what can they do at this point? I know that. Тэгээ энийг зогсоох арга яг юу байгаа юм бэ? Тэ энийг намдаах, энийг зогсоох энэ тэ дэлхийн 3 дугаар дайн руу чиглэлөө явж штэ. Тэгээд Европыг харах юм бол НАТО-ыг харах юм бол би үйлмээр байна гэх юм бол уцаа бариад тэ Путин руу залгаад ярьчихаа. Гэхдээ ингээ Европынхан НАТО-гийнхан ярих хүсэл ерөөсөө алга зүгээр ингээд дараагийн санкц пакет дараа The rhetoric in Europe is that they should just leave Ukraine, but that doesn't really solve the war because then NATO moves into Ukraine and all the same problems. Well, the war wouldn't be over. So what are our possible pathways out of this? Тэгээ бидний гарц гаргалаа нь яг юу байгаа юм бэ? Шийдэл байгаа юм уу? Тэрний юу юм? This is pretty much the most pessimistic I've been in terms of avoiding another world war since this whole thing began. I think it's all in Putin's hands. And let me put this in perspective. I detected a week ago when there was this open conflict between Deputy Foreign Minister шийдэл нь тэрчтэй Путиний гарт байгаа. Ryabkov and Ushakov, the advisor to President Putin, and Peskov, the press secretary of Putin, over whether the spirit, the impulse of Anchorage, Alaska summit still is in effect or whether it's been dissipated. За тэгээд одоо юу ярьж байна гэх юм бол Путиний гарт байгаа. Тэгээд ер нь бол би нэг юм гадарлж ин гэж юм. Юу гадарлж байгаа юм бэ гэх юм бол Оросын гадаад хэргийн сайдын номер 2 одоо яг Сергей Лавровын доор ажиллаж байгаа хүн юу асуусан бэ гэх юм бол Аляскад нэг чуулга уулзалт болсон. Ерөнхийдөө маш найрсаг байсан. Гарц гаргалга харагдсан. Дараагийн алхмууд нь бий болно. Ерөнхийдөө инх тайван руу явах боломж байна гэсэн сэтгэл төрсөн. Тэр Аляскагийн чуулганы сайн позитив нөлөө үлдсэн юм уу эсвэл сахилганд хийсэн юм уу? Дууссан юм уу? Тэ? Ryabkov said it's over, meaning the diplomatic path towards normalization with the United States is not viable. За тэгээд Сергей Лавровын доор ажиллаж байгаа гадаад хэргийн дээд сайд нь өөрөө юу гэж хэлсэн бэ гэх юм бол тэр худлаа болцсон. Тэр өнгөрцсөн. Тэр дипломат юу гарц гаргалаа одоо байхгүй. Бид нар дараагийн шатанд орох хэрэгтэй гэж хэлсэн гинэ. He was overruled publicly and unusually by these two gentlemen. And then тэгээд Ushakov, Peskov ер нь бол тэ Путинтэй маш ойрхон хоёр хүн юу хийсэн бэ гэх юм бол гадаад хэргийн дээд сайтыг олон нийтийн өмнө үгүй дуусаагүй одоо ерөөхдөө ам зүрсэн. Тэгээ ерөөхдөө иймэрхүү тохиолдолд Оросд бараг болтгүй хэрнээ болсон гинэ. By Putin himself. That never happens. Ерөөсөө болдоггүй. Casual visitors to this show or to Russian affairs, they would have no sense. Оросын засгийн газар ерөөдөө ам зүрсэн юм би болдгүй юм. Never happens. Never happens. Гэхдээ ийм юм болсон. Is put in his place. Тэгээд олон нийтийн өмнө тэ publicly зургатаар social media-гаар дугаа наа чин худлаа. Тэр Аляскагийн нөлөө байж байгаа чи энийг буруу ойлгосон байна гэсэн тиймэрхүү юм бол ерөөсө болтгүй. Тэгээ эндээсээ хэдүүлээ юу ойлгож авах болох юм бэ гэх юм бол Оросын засгийн газрын цаана бас ерөөхдөө нэлийн ширүүн маргаан явуулчлаа. Man who is supposed to succeed Lavrov. Тэгээ энэ хүн ямар хүн юм бэ гэх юм бол Лавровыг орлох хүн. Дараагийн Лавров шиг хүн байхгүй юу? Тийм хүнийг ингээ олон нийтийн өмнө гэдэг чинь ерөөхдөө том хүчтэй сигнал. In a very indecorous way. That was a tip off that there's a big conflict going on at the top in Russia. Тэ ерөөхдөө Оросын топ дотор улс төрийн оргил цэгүүдээр томоохон маргаан болж байна. In the center of the government. Насгийн газар дотор улс төрийн I want to put into perspective what I said about Solovyov and his denunciation of the go slow approach and of the SMO, the special military operation approach, as opposed to open war. I don't. The Solovyov юу хэлсэн бэ гэх юм бол энэ special military operation онцгой цэргийн арга хэмжээ үгүй ээ. Ааж маачмаараа үгүй ээ. Дайн зарлие гэсэн одоо гарц гаргалаа санал болгосон байна л да. See that as the cash-paw of an opposition to Putin within the government or outside the government. I've already explained how Mr. Solovyov is so very close to Putin and to Putin's immediate spokespeople, not just his press secretary, but the man who oversees all of Russia's television. Solovyov ямар хүн бэ гэх юм бол өчтөр ярьсан ер нь бол Оросын бүх хэвлэл мэдээллийг өдөртөг одоо
төрийн өмчт хэвлэлний дэлхийн тэр ч өдөрдөг. Тэр хүн юу ярьж эхэлсэн бэ гэх юм бол Special Military Operation худлаа. Ерөнхийдөө бид нар ингээд хязгааргүй тэр чтэй дайн зарлах хэрэгтэй. Programs on the news. So I believe that Putin himself is preparing to make this transition from the SMO to open declaration of war on Ukraine. Тэгээд Gilbert Doctor of юу хэлж байна гэх юм бол Путин өөрийнхөө бэлтэж байгаа. Тэ юунд бэлтэж байгаа юм бэ гэх юм бол нэг шийдвэр удахгүй хэзээ нэг цаг гарна. Special Military Operation байха болчихно. Албан ёсны дайн зарлана. Which will change dramatically their behavior. They will destroy everything that exists. It will change the behavior and it will destroy everything in existence гэж байна. Заяа. Амар хүчтэй хэрглэж байна. Юу гэсэн үг юм бэ гэх юм бол Оросуудын үйлдэлүүд тэр чигтээ өөрчлөгдөнө. Тэгээ байгаа бүх юм байхгүй болгоно. Дэлбэлнэ. Бөмбөгтөнө. They will turn Kiev into rubble. They will turn Kiev into rubble. Kiev-ийг үнс тэ болгоно. Тоос үнс бөмбөгтөө дуусгах. Not just the downtown. Зүгээр хотын төв биш. Kiev тэр чигтээ. Bankovaya, where the government offices are. And they will not look back. Тэгээ эргээ харахгүй. As Solovyov said, we will show humane consideration after we won the war. Solovyov бас юу дэмжиж байгаа юм бэ? Юуны төлөө юм бэ гэх юм бол бид нар өмнө бол хүн шиг байсан. Одоо хүн шиг байхаа болно. Бид нар хизээ эргүүлээд хүн шиг байх болох юм бэ гэх юм бол дайн дуусны дараа. Тэгээ дайн зарлчих юм бол хүн шиг байхаа болчихно гэж байна. Яа, тэгээ юу гэсэн юм бэ гэх юм бол өдөр шөнөгүй хязгааргүй. Not before. So I think the ball is in Putin's court. I don't look for any big change here in the West and here in Europe. I think it'll come only after Putin declares war on Ukraine, which could be, as I said, could follow immediately on delivery or rumored delivery of Tomahawks. За тэгээд ер нь шийдвэр тэрчтэй Путиних тэгээд энэ шийдвэр хизээ гарах юм бэ гэх юм бол Tomahawk нийлүүлсэн эсвэл тийм одоо яриа үүснийхэн дараа шууд ерөөхдөө дайн зарлана. Европчууд угаасаа үйл бодол үйлдэл өөрчлөхгүй, Америкчууд ерөөсөө өөрчлөхгүй. Ингээл улам их давраал байна. Тэгэл ер нь Путиний шийдвэр гаргана, дайн зарлана. That will change in a cardinal fashion the way the war is being prosecuted. Тэгээ энэ дайн яаж явж байгаа юм бэ? Тэр чигтээ өөрчлөгдөнө. That will save us all. Тэгээ энэ бид бүгднийг аврах болно. Сонио сонсож байгааз тэгэх юм бол ерөөхдөө Европчууд oh shit гэх байхгүй юу. Тэгээ Америкчууд oh shit гэх байхгүй юу. Тэгээ Дональд Трамп тэгээ Украинчууд тэгээ засгийн газар байхгүй болно гэсэн үг. Өдөрлөх хүмүүс бүгдээр үнс болно гэсэн үг те. It looks like one of the reasons why тэгээд тэдний үйлдэл өөрчлөгдөнө. Яриа нь өөр болно, буллидхэ болно. Тэгээд ерөөхдөө дэлхийн 3 дугаар дайн тэр мөчтэй тэр шишээ зогсно. Яагаад вэ гэх юм бол oh my god те Оросууд serious болцсон байна. Оросуудыг зүгээр бид нар ингээд яаж чадахгүй юм байна. Буллидэх боломжгүй юм байна. Russia's being more constrained in terms of, as you say. Тэгээ энэ бол үнэн. Тэгээ 3 дахь жилдээ одоо жоохон цэглан дамжуулах. Тэгээд дөнгөж сайхан Kaya Kalas дахиад төмөр замаараа Киевийн хотын төв рүү ингээ зүгээр аялж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ юу гэсэн юм бэ гэх юм бол дайн биш штэ. Тэ дайн биш байхгүй юу? Тэгээ Оросууд ерөөхдөө амар зөөлхөн хандж байгаа. Тэгээд намайг ингээ эдгээр одоо Путины нохоо дараараа тэгээ удахгүй хэдүүл ерөөхдөө ойлгож авах юм байна. Хязгааргүй дайн. Тэгээ Оросууд Совет шууд заяа дэлхийн 2 дугаар дайны үеэр хязгааргүй дайн юу хийсэн бэ гэх юм бол мартаж болохгүй шүү заяа. Хэвээ аимшиг юм байсан шүү дээ. Going to an all-out war as opposed to a special military operation is both its the domestic situation as well as its partner states. That is, domestically, it was assumed that the public would be very critical if this amount of violence was used against Ukraine. But now, of course, with this last rounds of escalation from NATO, it looks like it would be the contrary, that the public would expect, or if not demand, a harder stance. But you also see some indication from, even not allies, but let's call them partners, that is China, India, I guess going softer, maintaining only a special military operation was also seen, I think, as
not appearing too aggressive and violent in the eyes of the Chinese and the Indians. However, now with again the escalations of NATO, they have a different consideration. Now looking weak in front of their partners is also not ideal. Тэгээд ингээд бас дайныг хязгааргүй дайн зарлж байгаа гэх юм бол нэг талдаа бас эрсдэлтэй гэж байна. За яагаад гэх юм бол олон нийт ингээд шүүмжлэн international дэлхийн хэвлэл мэдээллийн орсуудын шүүмжлэн орс та нар украинчууд яаж байгаа юм бэ гэсэн яриад эхлэх өмзөндөө байгаа. Гэхдээ нөгөө талаасаа бас юу байгаа юм бэ гэх юм бол энэтхэгчүүд хятадууд юу бодож байгаа юм бэ гэх юм бол энэ орсууд арай сул юм биш үү? Тэ динөө зөөлөх юм биш үү? Бүлийдүүлж байгаа юм биш үү? Тэгээд Европчууд юу ярьж байна гэх юм бол Оросын төв банкны мөнгийг хураана гэж юм. Тэгээд Tomahawk Pooch нийлүүлэх гэж юм. Тэгээд одоо гадаад хэргийн сайдууд нь дайн майн гээл яриад явж байгаа. Польшийн гадаад хэргийн сайд ингэж байна. Ерөнхийдөө тултан даварж байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө энэтхэгчүүд хятадууд юу ойлгож авч байгаа юм бэ гэх юм бол энэ Оросууд динөө зөөлөх юм байна. Тэ? Тэгээ ийм зөөлхөн хүнийг дэмжих эрсдэлтэй юм бэ гэж ойлгож байхгүй юу. Тэгээ эрсдэл нь яг юу юм бэ гэх юм бол ингээл Оросууд зүгээр ингээд бүлийдүүлсээр байгаа юм бол энэтхэгчүүд заавал бид нар та хэдийг зүгээр ингээд дэмж боломжгүй дэндээ эрсдэл юм байна. Жигнэсээ бид нар та хэдийн газ нефтийг худалдаж авах болох ёстой юм байна гэх юм гарч ирж магадaltaй байхгүй юу. Хятадууд арай тийм үйл хийхгүй байж магадгүй. Гэхдээ Оросууд бас сул байгаад ирэхээрээ энэтхэгт бас эрсдэлтэй. Тэгээд энэтхэгчүүд юу хийх ёстой болж хөөрөх юм бэ гэх юм бол уучлаарай Путин та хэдийн нефтийг авах ёстой болчлаа. Sorry. Чи энэ Киевийг тултал нь яахгүй яасан бэ? Because no matter how close partner you are, at some point states will often bet on the winning horse, and if it looks that you're too weak, then your partners will turn away from you anyway. So тэгээд нөгөө энэтхэгчүүд хятадууд бас юу харж байгаа юм бэ гэх юм бол хүчтэй хүн дээр мөрөцсөн бооцоо тавина. Тэгээ Оросууд амар сул харагдаж байгаа юм бол окей sorry та нар ингэ ялдаж байгаа юм байна. Эсвэл та нар яалах хүсгүй юм байна. Тийм учраас бид нар та хэдийг дэмжихэ болох ёстой юм байна гэсэн одоо шийдэл энэтхэхээс гарах магадaltaй байхгүй. It does seem like again all the indicators suggest that we're heading again. Тэгээ ингээд тэрийг ингээд бодоод үзэх юм бол Европчууд ингээд хараад үзэх юм бол Tomahawk НАТО-гийнхэн Европынхан ингээд хараад үзэх юм бол за тэгээд энэтхэг хятадуудын өдөөс ерөөдөө нүр царай алдж байгаа ингээд бүгдийг ингээд тий нэгдэж үзэх юм бол дараагийн шатанд хүрэх нь баг ойлгомжтой болсон байгаа юм биш үү? Of course, this very dark place. But I guess when the Russian retaliation comes, what do you expect them to go after, though? Is it political, military target, infrastructure, inside Ukraine, outside? Тэгээд ерөнхийдөө ингээ Оросууд дайныг дараагийн шатанд хүрэх юм бол та Оросууд юу хийх магадaltaй гэж байна? Улс төрийн түвшинд, зэвсэг хүчний түвшинд Украин дотор, Украины гадуур одоо Европ дотор бас бөмбөгдөх юм уугүй мүү? Ямар арга хэмжээ авах юм? How do you see the possible climbing up the escalation ladder? Well, let's differentiate between what the Russians will do to Ukraine and what the Russians will do to Western Europe or the United States. За хоёр хуваачи. Оросууд Украин руу яаж дайрах юм бэ? Яри нэгдүгээр. Тэгээд Оросууд Европ, Америкчууд руу хэрхэн дайрах юм бэ хэдүүлээ зүгээр яри. And you differentiate between the last two, of course. Attacking the United States is the last thing that Russia will do as it prepares for World War III. Америк руу Путин зэвсэг явуулнаа гэдэг чинь одоо хамгийн эцсийн арга хэмжээ. Дэлхийн 3 дугаар дайн руу хэдүүлээ явж явах үед Америк руу Путин явуулах хамгийн сүүлийн үйлдэл. Тэгээд хамгийн ихний үйлдэл юу юм бэ гэх юм бол Украины байна. Хоёр дахь үйлдэл юу юм бэ гэх юм бол цөмийн зэвсэггүй Европ орнуудын байна. Гурав дахь нь цөмийн зэвсэгтэй Европ те. They have uncertainty about the competence of military and political judgment in Washington. And they know that the two countries can destroy life on Earth. So they would prefer any conflict with the United States to be the very last stage in escalation. If the Tomahawks are shipped, I don't think they're going to attack if they're producers in the United States. За тэгээд Америкчууд жишээлбэл Tomahawk Pooch Trump сая өгөхгүй гэсэн өгч магадгүй буцаага тий. Тэгээд Tomahawk Pooch нийлүүлэх юм бол Оросууд ерөнхийдөө тэр Raytheon Америкийн үйлдвэрлэгч компаниг бөмбөгдөх байхаа. For any United States military assets outside the United States. I think the attack on the intermediate country, whether it's Norway or Denmark, whoever, decides. Ахта дундын улсыг бөмбөгдөх магадaltaй гэж байна. Денмаркийнхан юм уу Норвегаар дамжуулах юм бол энэ Tomahawk Pooch гэх юм бол Норвег юм уу Денмаркийг бөмбөгдөж магадгүй. To carry the water for Washington and be the тэгээд тийм учраас нэг алтны хаашинг өсөж исэн байж магадгүй юм байна шүү дээ. Бодоо үзтээ та. The deliverer of Tomahawks, they will get it.
But дамжуулж байгаа эсвэл Украин руу хүрэж байгаа улсыг ер нь бол торгоно гэж байна бөмбөгтөн гэж. as for Ukraine, I think the moment that Mr. Putin declares war on them, which is the first step that we take, there will be total destruction then. Тэгээд дайн зарласан өдөр total destruction. Ерөөдөө total destruction. Украиныг бол тултал нь одоо бөмбөгтөн. All at a conventional level, all using Ерөөдөө уламжлал аргаар тэгээд цүмийн зэвсэг ашиглахгүйгаараа the Aryashnik and all the other means at their өөр disposal бөмбөг, to өөр lay пуужин. waste to Ukraine so it starts to look like Gaza. Тэгээд эцсийдээ яах юм бэ гэх юм бол Украин Газа шиг харагдах болно. It's in their power, and I think that Оросууд чадна. Тэд нар зэвсэг нь байгаа. feeling of enmity, of hatred for Ukraine has reached that point. Тэгээд нэг Орос дотооддоо тэр Украинчуудыг үзэн ядах төвшин тэр шатны алид энэ хүрсэн. Тийм учраас одоо ард түмэн энэ арга хэмжээ улс төрчнөр намын гишүүдүүд тийм ерөөдөө тэр олон нийтийн үзэл бодол энийг эсэргүүцгээ болцсон. So, as I say, there are three different levels of destruction here or response. The most severe will be against Ukraine. That'll be immediate. Тэгээ хамгийн хүчтэй арга хэмжээ бол энэ дээр хамгийн хүчтэй цогцолтын явах юм бэ гэх юм бол Украин. Leveling it to the extent that they can. Тэгэхээр зүгээр ингэ leveling it гэж юм заяа. Газрын төвшөнд авчирна гэж юм. Одоо ерөөдөө байшинуултгүй гэсэн үг байхгүй. I don't want to. The second will be hitting European military assets in Europe. За номер 2 бол Европ дотор тий зэвсэг хүчний юмыг бөмбөгтөн. Starting with those directly associated with the Tomahawk or other, because not necessarily a Tomahawk. The United States has a few other long-range missiles that it can deliver to Ukraine to do the job quite nicely. So whatever is the country that is cooperating with the States, with NATO, and acting as NATO to deliver these to Ukraine, they will be struck in one way or another. Тэгээд энэ НАТОгийн усыг барьж байгаа НАТОгийн нохоо болцсон улсыг ерөөдөө бөмбөгтөн тэр Tomahawk өөр янз бүрийн пуужин зүүж байгаа, тээвэрлж байгаа, хадгалж байгаа тэр дээд бүтцийг бөмбөгтнө. Probably in a military way, not civilian centers. Ард иргэдийг бөмбөгтгөө ерөөдөө тэр агуулах, тээвэрлдэг дээд бүтцийг because everything will be subject to attack and will be subject to nuclear attack. That's another, I didn't mention that in detail, that Russia has made it plain that any war with NATO will be a nuclear war. Тэгээд НАТОгийн ямар нэгэн хариу барих юм бол цөмийн зэвсэг ёо НАТОгийн ямар нэг байдлаар Орос руу ингээд дайраад эхлэх юм бол Оросууд юу гэж хэлсэн бэ гэх юм бол НАТОтай бид нар уламжлалт дайн хийхгүй. НАТО руу бид нар танк явуулахгүй. НАТО руу бид нар цэрэгч явуулахгүй. Онгоц явуулахгүй. Бид нар НАТО руу юу явуулах юм бэ гэх юм бол цөмийн зэвсэг явуулна гэж байна. Тэгээ ерөөхдөө уламжлалт дайн ерөөсөн болохгүй. Ер нь шууд цөмийн дайн болно. They are not going to go into tank formation against Poland or anybody else. Тэгээ Польш руу танк явуулахгүй. Зүгээр цөмийн зэвсэг явуулчих. To eradicate the military forces and if necessary civilian populations of Western Europe. Бурхан. Окей. Ойлголоо. Тийм учраас алтны хаан шүсэд байсан байна. Магадлал маш өндөртэй одоо 60-70% магадлал өндөртэй юм байна. Тэгээ одоо энэ Унгар улсад нэг юм болох юм байна. Тэр бол үр дүн авчрахгүй. Европчууд угаасаа тэнэгтэж өгнө. Юу ойлгомжтой болсон бэ гэх юм бол Оросууд удахгүй дайн зарлах юм байна Украинд. Бараг 90% магадлалтай. Тэгээд Украин байхгүй болох юм байна. Магадлал маш өндөртэй. Тэгээд бүр Европын нэг орныг жижиг хэмжээгээр бөмбөгдөх бас магадлалтай юм байна шүү. Яа. Тэгээд харцгаа ирэх 2-7 хоногийн дотор алт дахиад өсөх магадлалтай юм байна шүү. За. Тэгтээ энийг харчлаа. Аимшигтай юм аа. Тэгээд гэхдээ доктор Гилберт Докторовын онцлогоо шинжилгээ нэг өмнө буруу байгаагүй шүү. 2015 онд миний анхны контент гарч ирсэн. Хинч үзээгүй. Хинч тоохгүй. Хинч надад итгэхгүй. Энүүгээрээ дамжуулаад миний бараа бүтээгдэхүүн үйлчилгээ хинч худалдаж байгаагүй. Би бүгднийг 0-оос эхэлсэн. Бүгднийг видео editing, graphic design, thumbnail, камертай яаж харьцах уу? Хэрхэн ярих ёстой юм бэ? Ямар төрлийн контент, ямар төрлийн сэдв би ярих ёстой юм? Бүгдийг би өөрөө олж авсан. За ийм зовлон чамд хэрэггүй баха. Яа би их юм бол би энэ бүх зовлонгийн ард гарсан. Бас баг конт олон бүрдүүлсэн. Тэ одоо бид нэр 4-5 өдөр болгон амжилттай контент хийж байгаа. Ямар амжилт нүрсэн бэ гэх юм бол
Silver Play button байна. YouTube дээр 110,000 дагагчтай, Facebook дээр 350,000 дагагчтай гих мэтчлэн олон төрлийн бизнес бүтээгдэхүүн үйлчилгээ амжилттай дижитал ертөнцид зарсан. За, чи яг адилхан юм үр дүн хүсэж байгаа юм бол миний content mentorship хөтөлбөр рүү ороорой. За, өмнө би бас энийг бичлэр манай офис дээр заадаг байсан. Сарын төлбөр 2,500,000. Гэхдээ сул тал нь юу юм бэ гэх юм бол үнэтэй тэг ганцхан багштай. Би энэ удаадаа 4-5 багштай. График дизайнер, видео эдитер, тэ. Чиний контент бэлэн болоод ирэхээр групп руу тавьчих. Манай баг хамт олно. Манай community-ийн гишүүдүүд чам зөвлөгөө өгнө. Ингэж ярьсан дээр. Энэ видео эдитинг дээр ингэж анхаараарай. Thumbnail-ээ ингэх ёстой шүү. YouTube-ийн видео хиймээр байгаа юм бол линк, Facebook дээр тэгмээр байгаа юм бол тэг, Instagram дээр story хиймээр байгаа юм бол энэ аргыг ашиглаа. Тэ. Тэр зовлонгийн замаа товчл амжилтандаа илүү хурдан хур. За. Ямар үнэтэй юм бэ гэх юм бол өмнөх шиг 2,500,000 төгрөг ерөөсөө биш. Энэ жилийн 7 сар дотор $9. За тэгэхээр 8 сарын 1-ээс өр нүртэх нэмэгдэн. Тийм учраас гэлц бүртгүүлээрэй. За тэгээ өмнөх content mentorship ямар амжилттай байсан бэ? Хүмүүс борлуулалт хийж чадсан юм уу? Юм сурсан юм уу? За маа товчлсон юм уу? Одоо миний хуучин шанрын тий комментиг сэтгэлийг чинийг сонирхоод үзээрэй. За. Контентын ертөнц чинийх байх ёстой. Тэгээд content mentorship community дотор иргэд уулзцгаая. За, намайг Ариун Жаргал гэдэг. За, Joy Mongolia гэдэг Солонгосоос жуулч авдаг аялын компаниг ажиллаулдаг байгаа. Ер нь бол контентын талаар мэдлэг ойлголт бараг байгаагүй. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд бол яг уламжлалт аргаар явж ирсэн. За гисэн хэдий ч гэсэн ижил төрлийн бизнес эрхлэгчдийг өрсөлдөгчдөө бас харахад ирээдүйд бол контент ямар чухал юм бэ? Контентгүйгээр бол цаашдаа бизнес явахгүй байна гэдгийг бол ухаарсан. Тэгээд үүнийг хийхийн тулд бас мэрэгжлийн зөвлөх багш хэрэгтэй байсан учраас энэ сургалтыг сонгосон. За энэ хичээлээр дамжуулаад харилцагчдаа судлах, намтрын бичих, за харилцагчаа мэдчихэж бүтээгдэхүүнээ сурталчлах боломжтой байна гэдэг одоо ойлголтыг ойлгосон. Эхлээд контентаас яг ямар агуулгаар юу хийхээ огт мэдэхгүй байсан. Тэгээд хичээлээрээ дамжуулаад бүх одоо зааварчилгааг алхамаар л заалгаад хийгээд явсан. Тэгээд эхлээд хийхэд бол өөртөө итгэлгүй, камерын урд гарахад бас хэцүү, ингээд өөртөө итгэлгүй байсан бол харин хичээлийнхаа явц донд улам илүү сайн ойлгоод одоо бас харьцангуй үр дүнд хүрсэн байна гэж бодож байна. Наа чиг бас ингээд яг юу хийхээ мэдэхгүй, хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа бол заавал энэ сургалтыг сонгоосоо гэж хүсэж байна. За тэгээд ямар ч байсан энэ сургалтанд суухын өмнө тодорхой хэмжээгээр бизнесээ хийгээд эхлүүлсэн, 2-3 жилийн туршлага хөрөнгөлүүлсэн, борлуулалтаа үнэхээр нэмье гэсэн ийм хүсэл мөрөгдөлтөй байвал яг энэ сургалтанд суувал амжилттай болов уу гэж бодож байна. За Now Autoct гэдэг Smart Autox компани үүсгэн байгуулагч. Тэгээд манай компани бол татвар санхүү нийгмийн даатгалын тайлангийн үйлчлэг үзүүлдэг компани байгаа. Эдэр Autox-ийн сургалтанд яагаад хамрагдсан бэ гэвэл бизнес эхлээд 6 сар болж байгаа учраас харилцагч татах нэн чухал байсан. Тэр дундаа сошиал медиагаар татах, контент хийх энэ илүү үр дүнтэй юм байна гэдгийг судлаад тус сургалтыг сонгож ирсэн байгаа. Би 5-7 хоногийн хугацаанд уг сургалтанд суухдаа гол ойлгож авсан юм бол би гэхээсээ илүү харилцагч танд ямар асуудал байна, тэрийг манайх яаж шийдсэн бэ? Эхлээд харилцагчийн асуудлыг ярьж байж өөрт нь хэрэгтэй, ашигтай, тустай бүтээгдэхүүн үйлчилгээ манад байна гэдгийг харилцагчдад илүү таниулах нь борлуулалтаа өсгөх бас нэг чухал сегмент юм байна гэдгийг ойлгосон байна. Сайн байна уу? Намайг Соёлмаа гэдэг. Гоо сайхны дэлгүүр ажиллаулдаг. Одоогоос 4 жилийн өмнөөс эхлээд энэ бизнесээ эрхлээд ирсэн байгаа. Зүгээр л миний бүтээгдэхүүнийг танд таарах байсан ч таарахгүй байсан ч хамаагүй зүгээр ав гэдэг чичирдэг юм лайв хийдэг байсан байна. Одоо харин хэрэглэгчээ ойлгож харилцана гэдэг айгүй чухал гэдгийг ойлгосон. Анхны хичээл суугаад хамгийн анхны одоо контент маань болохоор шууд багшийнхаа зааснаар
хэрэглэгчийнхаа асуудал дээр тулгуурласан контент хийгсэн. Энэ маань маш их амжилттай болсон. Хэрэглэгч маань ямар асуудал тулгарч ийн, за тэрэнд нь тулгуурлаад ямар бүтээгдэхүүн хэрэгтэй гэдгийг одоо нөгөө фэйсбүүкээр явснаас хойш өдөрт нэг 60 захиалга авч байна. Маш олон хүн үйлчлүүлэгч нар тэр бүтээгдэхүүнийг асууж байна. Яг нөгөө танд ийм асуудал тулгарч ийн үү? Тэр асуудалд нь энэ бүтээгдэхүүн болно гэдэг. Өмнө нь үйлчлүүлэгч нарын араас би гүйдэг байсан бол одоо үйлчлүүлэгч нар над дээр ирдэг болсон. Энэ нь юу юм гэсэн чинь би зөв хүмүүсийнхаа асуудал дээр тулгуурласан контентыг хийж чаддаг болсон болохоор энэ байх гэж бодож байна. Тэгээд Эдротын сургалтанд төлсөн төлбөрөө хэд дахин ногоолсон шүү.